Сайн үзэгчдээ парламент телевиз төвцөг мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Монгол Ардын намын 34 дахь даргаар эдийн засаг хөгжлийн сайд учрал сонгогдлоо. Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт сэдэвт хурал зохион байгуулагдлаа. Үндэсний статистикийн хороо 2020 оны эхний 10 сарын нийгэм эдийн засгийн голлох үзүүлэлтийг танилцууллаа. Нэгдсэн улсын байгууллагын аюулгүйн зөвлөл өнөөдөр газын зурвасын инхийн төлөвлөгөөний асуудлаар санал хураана. Ираны гадаад хэргийн сайд уран баяжуулахгүй байгаа талаар мэдэгдэв. Бөгд найрамд Хятад ард улс иргэдээ Япон зорчихгүй байх эсвэл болгоомжтой зорчихыг зөвлөжээ. Улс төрийн их хүлээлт байсан Монгол Ардын намын 31-р их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж, маргаантай байсан намын даргын албан тушаалыг эцэслэн тамга орг удирдагчаа сонголоо. Монгол Ардын нам даргаа сонгох гэж бүтэн 2 сар шахуу талцсан хуваагдсан юм. Намын нөлөө бүхий хэд хэдэн удирдагчид ээлж дараалан даргын суудлын сунгаанаас нэрээ татснаа илэрхийлснээр учрал сайд цор ганцаар нэр дэвшигчээр тодорхойлоо. Урбаникийн тавгж авч жирийг болж өөрийнхөө нэрийг дэвшүүлснээр ийхүү хоёр өрсөлдөгчөөс үнэмлэхүй саналаар эдийн засаг хөгжлийн сайд учрал даргаар сонгогдож, Монгол Ардын намын шинэ үрэг ард түмэндээ иргэн ирлээ хэмээн зарлан тунхаглалаа. Монгол Ардын намын 31-р их хурлыг эвнэгдэл шийдэл хөгжил гэж тодорхойлсон байна. Их хурлаараа намын дарга сонголоо, баг хурлаар намын даргад ерөнхий сайд болон улсын их хурлын дарга гасан амар уясгаланаар өрсөлдсөн. Тэд нэрээ татгаа мэдгдсэн байдаг. 31 дахь их хурлаараа Монгол Ардын намын хичээн ирмэлцэх зүйл буюу хөтөлбөр, улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрмд орох өөрчлөлтийг хэлэлцлээ. Их хурлаар Монгол Ардын намын үндсэн дүрмийн 24-ийн 3 заасан. Улсын их хурлын сонгуульд нам олон хуулсан бол намын даргыг ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн заалтыг их хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар хэвээр үлдээлээ. Ерөнхий сайд дасан Монгол Ардын намын дарга гасан улсын их хурлын гишүүн Оюун Эрдэнэ, улсын их хурлын дарга гасан улсын их хурлын гишүүн Амар Уясгалан ерөнхий сайд нар мэдлэгээ дэвшүүллээ. Мөн ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга ерөнхийлөгчийн мэдлэгээг уламжиллаа. Мэдлэгээнээс тодруулбал ерөнхий сайд дасан Монгол Ардын намын дарга гасан Оюун Эрдэнэ тэрээр олон жил гацсан гашуун сухад ганц мод бомбын хил холболт амжилттай хөдөлсөн. Ирээний хилийн бомбтоос хойших 50 жилийн дараа хийсэн 2 дахь том төмөр замын хил холболт юм. 2000 онд хамтдаа эхлүүлсэн мянган замын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж 21 аймаг нийслэл Улаанбаатар хоттой холбогдож дууслаа. Бидхийн хоолооноос бусад том төслөө шийдэж чадсан гэсэн юм а. Улсын их хурлын дарга гасан улсын их хурлын гишүүн Амар Уясгалан тэрээр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуул, 2028 оны парламентын сонгуульд ихтгэл үнэмшилтэйгээр ялалт байгуулахын төлөө миний бие намын даргад нэр дэвшин баг хуралд ялалт байгуулсан. Аль ч арчилсан улс оронд намын дотоод сонгуул улс төрийн өндөр соёл, нээлттэй зарчим тулгуурлан өрнөдөг. Гэвч Монгол Ардын намын даргад нэр дэвшгээ зарласнаас хойш улс төрийн зорилготой зохион байгуулалттай хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хилмигдүүлэлтийн үйл ажиллагаа өрнөж, үнэн худлын зааг бүдгэрэн нийгэмд үл ойлголцол бий болсон гэв. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн мэдлэгийг ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга үйлс төгөлдөр уламжллаа. Мэндчилгээнд экзэгтэй цаг үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал үнэт зүйл бол үндэсний эвнэгдэл юм. Ууган хүчин Монгол Ардын нам хуулийг дээдэлж улс орныхаа аюулгүй байдал тусгаар тогтнол хөгжил дэвшлийг уламбар баттган бэхжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн ард түмний ихтгэл дайдварыг дааж алдаа оноогоо засаж амлсан мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв. Мөн цаашид төр засгийн бодлогод шударга ёсыг эрхэмлэж улс орны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байгалийн баялагын өргөөжийг тэгш шудрах хүртээхэд чиглэх учиртай үүнд улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам онцгой анхаарч манлайлан ажиллах ёстой гэж ерөнхийлөгч уламжилсан байна. Харин ерөнхий сайд Зандан шатар мэндчилгээндээ хийж хэрэгжүүлэх 8 ажлаа танилцууллаа. Мөн албан тушаалын биш Ардын намынхаа төлөө зогсож байгаа гэдгээ амьдаар нь харуулахын тулд нэрээ татсан гэдэг мэдээлэл хийсэн юм а. Намын даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхэд намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатар эдийн засаг хөгжлийн сайд учрлыг албан ёсоор нэр дэвшүүлж байгаагаа танилцуулав. Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Тавгж ав заалнаас өөрийнхөө нэрийг намын даргад нэр дэвшүүллээ. Намын даргад нэр дэвшигч учрлын илтгэлээс онцлбол
Тэрээр манай улсын эдийн засаг эмзэг хараат төвлөрсөн бүтэцтэй хэвээр байна. Гадаад худалдааны 70% экспортын 90% зөвхөн нэг улсаас хамаарч байна. Эрчим хүчний 4/1 төлөв шатхууныхаа 100% хараат байна. Гэрэл дулаанаа айлаас авдагтай адил байна. Тусгаар тогтнолын тулгуур баг нь хэврэг байна. Экспортын төрөлжилт эрдэс баялагын төрөлжилт чухал байна. 2035 он зэсийн эрэлт 2 дахин өсөх төлөвтэй. Тусгай зөвшөөрөл олголтыг ил тод болгох нь хайгуулалтыг нэмэгдүүлнэ. Амнат ашигласны төлбөр аймаг сумда баг үлддэг нь эсэргүүцлийн нэг шалтгаан юм. Бусад улстай байгууллага чөлөөт эдийн засгийн хэлэлцээрийн цар хүрээг өргөтгөж Монгол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсад борлуулж эхэлнэ гэлээ. Монгол Ардын намын 31-р их хуралд 2247 төлөөлөгч оролцсон ч даргын сонгуульд 2086 төлөөлөгч санал өгсөн байна. 1974 санал буюу 9495% саналаар учрал Монгол Ардын намын 34 дахь даргаар сонгогдлоо. Харин нэр дэвшигч Лавгжав 105 төлөөлөгчийн буюу 5.5% санал авчээ. Монголын эдийн засгийн нэг чиглэл төвлөрсөн байгааг залруулж экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх шаардлага улам бүр бий болж байна. Энэ шаардлагын хүрээнд уулуурхайн бус салбарын хөгжлийг дэмжих нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг сайжруулах асуудлаар Монгол банк болон ноос ноолуурын салбарын төлөөлөл уулзаж арга хэмжээ зохион байгууллаа. Монгол банк болон ноос ноолуурын салбарын хамтран зохион байгуулсан тус хурлаар ноос ноолуурын үйлдвэрлэлээс эхлээд санхүүжилтийн шинэ шийдлүүд хүртэл олон талын асуудлыг хэлэлцсэн юм. Хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол банкны ерөнхийлөгч Лавгсөрөн Монгол улсын нийт экспортын 93% эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа болон 7% уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж байгаа нь эдийн засгийг гадаад дотоод шокод өртөмтгий болгож буйг онцоллоо. Тэгээ яг өнөөдөр манай экспорт 93% нь бол уул уурхайн бүтээгдэхүүн. За 7% нь бол улуурхайн бус салбарын бүтээгдэхүүн байна л да. За ерөөсөө улуурхайн бус салбарын бүтээгдэхүүн буурсан учраас ийм тоо байна уу үгүй л дээ. Ер нь сүүлийн 20 жил Монгол улсын экспортод бол ялангуяа улуурхайн бүтээгдэхүүн хэмжээр гарах болсон. Нүүрс, зис, одоо төмрийн өдөрч гэдэг. Тэгээ энийх нь хэмжээ нэмэгдэхлээр нөгөө улуурхайн бус салбарын бүтээгдэхүүний одоо орон зай гэдэг юм уу эзлэх хувь нь бол ингээ багасаа явчихж байгаа. За тэгээ мэдээж одоо Монгол улсын нийт хүн амын одоо тодорхой хэсэг нь ялангуяа ажил хүчний сая гаруй ажиллах хүчин бол энэ улуурхайн бус салбарт байна. За дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг бас энэ салбар бүтээж байна. Тэгэхээр ажиллах хүчний оролцоо өндөртөө энэ салбарыг дэмжих нь бол бас ирээдүйд нийгмийн талаас ч гэсэн зөв бодлого гэж харж байгаа. За тэгээд ялангуяа манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол өөрөө түүхий маягаар экспортлогдож байсан. Тэгэхээр айлхаар энийг нэм өртөг шингээж Монголдо илүү их одоо нэм өртөг шингээсэн маягаар гарах юм бол нэгдүгürt мэдээж экспортын үнийн дүн өснө. Хоёрдугаарт бол ажиллах хүчний оролцоо гэдэг талаасаа нийгэмд бол бас их өгөөжтэй орлого болно л гэж харж байгаа. Бизнес аж ахуй нэгжүүдэд зориулсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүнийг арилжааны банкуудын зүгээс санал болголоо. Түүнчлэн ноос ноолуурын салбарын бизнесийн орчин, дэд үтцийн дэмжлэг, чанарын стандартын талаар хурлын үеэр хөндөгдлөө. Хамгийн гол асуудал бэрхшээл юу вэ гэхээр эргэлтийн хөрөнгийн санхүүжилт байх. Тэр энэ дээр ер нь зохистой шийдэл бусад улс орн дээр нь ямар шийдэл байдгийг манад ямар байгаа гэдгийг л эхлээд ойлгох нь чухал. За эндээс бол би эхлээд нийлтийн сүлжээ гэдэг юм таахан бүгд бол мэдж байгаа бах тийм ээ. Нийлтийн сүлжээ бол салбар болгоноор бас харилцан адилгүй. Гэхдээ салбар болгонд эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчид очих хүртэл нийлтийн сүлжээгээ томхон тогтолцоо байгаа. Тэгэхээр энэний сүлжээний энэ гогцоо бүр дээр тодорхой үйл ажиллагаа явагдана. Энэ үйл ажиллагааг дэмжих санхүүжилт бас шаардлагатай байна. Манай улс доктортой өсөлтөд хүрэхийн тулд заавал төрөлжилт рүү шилжих шаардлагатай. Ноос ноолуурын салбараа бодлогын түвшинд дэмжиж, нэмэн өртөг шингээх үйлдвэрлэлийг өсгөж чадвал жил бүрийн экспортын бүтцэд бодит өөрчлөлт гарч валютын хордлогоо олон их усрээр бүрдүүлэх боломж харагдаж байгаа нь өнөөдрийн арга хэмжээнээс тодорхой байлаа. Монгол улсын засгийн газрын үндэсний статистикийн хороо өнөөдөр нийгэм эдийн засгийн 2025 оны эхний 10 сарын үзүүлэлтүүдийг хэвлэлийн хурлаар танилцууллаа. Тус хурлаар инфляц, орон сууцны үн, төсөв, мөнгө, гадаад худалдаа, өрхийн орлого, хөдөлмөр эрхлэлт, барилга, тээвэр, газар тариалан, аюулт үзэгдэл, осол зэрэг гол үзүүлэлтүүдийг нэгтгэн мэдээлсэн юм. Монгол улсын нийгэм эдийн засгийн 2025 оны эхний 10 дугаар сарын үзүүлэлтүүдээс харахад инфляц, орон сууцны үн өсөлттэй байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үн өмнөх оны мөн үеэс 9.2%, орон сууцны үн 13.7%-аар өсжээ. Төсвийн орлого 25 ихний төгрөг болж өмнөх оноос бага зэрэг өссөн ч тэнцвэржүүлсэн орлого буурсан байна. Харин гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.6 тэрбум ам доллар, тэнцэл 2.9 тэрбум ам долларын ашигтай байна. Өрхийн сарын дундаж орлого 1.9 сая төгрөг болж жилийн өсөлт 4%-тай гарчээ. Хөдөлмөр эрхлэлт тогтвортой ажилгүйдийн
төгрөгийн түвшин 5.5% байна. Харин барилга угсралт их засварын ажил 8.8 их найт төгрөгт хүрсэн бол бүх төрлийн тээврээр 101.4 сая тонн ачаа тээвэрлжээ. Газар тариалангийн ургацын байдлаар үр тариа 282 мянган тонн, төмөс 110 мянган тонн, хүнсний ногоо 212 мянган тонн хураагдсан байна. Эдгээр 10 сарын хугацаанд аюулт үзэгдэл Ослын тохиолдолд 4601 удаа бүртгэгдэж, 4530 хүн нэрвэгдэж, 49.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. За 10 сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 9.2%, Улаанбаатар хотын хэмжээнд 9.9% гарсан байж байгаа. За энд гол нь нөлөөлсөн нь хүнсний бараа болон орон сууцны бүлэг ерөнхийдөө бол гол нь нөлөөлсөн. Энэ хоёр бүлэг бол нийт инфляцийн нэг 52 орчим хувийг ерөнхийдөө бол бүрдүүлж байна. За хүнсний бүлэг дээр гол нь нөлөөлсөн нь бол одоо мах, хүнсний ногоо, гурван бүтээгдэхүүн байгаа. За орон сууцны бүлэг дээр бол одоо орон сууцны үн болон туризмын үний өсөлт бол энэ сарын инфляц голлох нөлөөлөл үзүүлсэн байж байгаа. Монгол улсын нийгмийн эдийн засгийн эхний 10 сарын үзүүлэлтээс харахад эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тогтвортой өсөлттэй байгаа нь ажиглагдлаа. Инфляц болон орон сууцны үн өссөн ч өрхийн орлого баг зэрэг нэмэгдсэн нь иргэдийн худалдаа авалт амжиргаанд эерэг нөлөө үзүүлжээ гэж хэлж болно. Гадаад худалдаа ашигтай байгаа нь валютын урсгалыг дэмжиж экспортын орлого эрдэс бүтээгдэхүүн хит хамааралтай хിവэрч уул уурхайн бус салбарын орлого нэмэгдэж байгааг харуулж байна. Барилга, тээвэр, газар тариалангийн салбарын өсөлт нь дотоодын үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байрны нөхцөл байдлыг тогтвортой байгааг нотолж байна. Үйл хөдлөх хөрөнгө борлуулсны 2% татварыг хүчингүй болгох, олон нийтийн өргөдөөл 100 мянган хүний санал авч улмаар өнгөрсөн 9 сарын 15-нд улсын хурлаар хэлэлцсэн. Гэвч энэ асуудал цаашид байнгын хороодоор хилэлцэгдээд явах ёстой ч урагшлахгүй байгаа тул тус олон нийтийн өргөдлийг санаачилсан хуульч Батхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм а. Тэрээр улс төрийн номууд сонгуульд өрсөлдөхтэй бүгд амлалт өгсөн, татварыг бууруулахгүй бол иргэдийн амьдрал хүнд байна гэж бүгд ярьж байсан. Гэтэл төрийн ордон руу ороод иргэдийгээ мартдаг юм байна. Бид цалингаасаа 45% татвар төлж байна. Худалдаж авсан байраа бусдад худалдан борлуулах гэхээр улс дундаас нь 2% татвар авч байна. Энэ бол буруу. Энэ асуудалтай холбоотойгоор миний бие улсын их хурлын дэд дарга Бат Эрдэнэ шаардлага хүргүүлж байна. Олон нийтийн өргөдлийг хилэлцэх асуудлын дараалалд оруулж энэ сардаан багтаа энэ асуудлыг шийдвэрлэж гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа гэсэн юм а. Иргэд газар эзэмших өмчлөх ашиглах эрхтэй холбоотой мэдээллийг www.газар.gov.cg-ийн захим сайтаар дамжуулж авдаг болсон. Ингэснээр нийслэлийн газар зохион байгуулалтын алба, иргэн аж ахуйн нэгж байгууллагаас эрүүлсэн шинээр газар эзэмших, ашиглах эрх олох зэрэг газар эзэмшихтэй холбоотой альва хүсэлтийг захимаар авч хүсэлтийн төрлөөс хамааран 1-15 хоног шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн юм а. Газрын захим систем, гар утасны аппликейшн, газрын харилцааны үйлчилгээний захим машин буюу киоск, захим үйлчилгээний нийцсэн портал систем, e-Mongolia зэрэг сувгуудаар дамжуулан иргэн аж ахуйн нэгжүүд дараах хүсэлтүүдэд шийдвэрлэх боломжтой юм а. Тухайлбал газар эзэмших, ашиглах эрхийн гэрчлэгээний хугацаа сонгох хүсэлтийг ажлын 5 хоногт, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх хүсэлтийг 15 хоногт, хамтран эзэмшигч нэмэх хасах хүсэлтийг ажлын 5 хоног, эзэмшил газрын хэмжээ байршил өөрчлөх хүсэлтийг ажлын 5 хоногт шийдвэрлэж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн иргээр оршин сууж байна. Улсаар нь авч үзвэл Хятад улсаас хамгийн их буюу 24626 иргэн оршин сууж байна. Мөн Америкийн нэгдсэн улсын 1004, бүгд найрамдах Солонгос улсын 1594, Оросын албаны улсын 2720 иргэн, бусад улсын 7995 иргэн манай улсад амьдарч байна. Эдгээр иргэний 537 албан зорилгоор оршиж байгаа бол 21723 нь хөдөлмөр эрхэлж байна. Харин 5087 иргэн суралцаж 1769 цагаачлалаар 141 шашны зорилгоор оршин сууж байна. Мөн хөрөнгө оруулах зорилготой 5248 иргэн оршин сууж байгаа бол 2431 гэр бүлийн зорилгоор манай улсад ажиллаж амьдарч байгаа юм а. Та бүхэн дотоод үйл явдлын мэдээ өргөлээ. Одоо үргэлжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харамдраг үзэгчтэй төвсгөн мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр өргөлжилж байна. За өнөөдөр нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөл Палестинд тусгаар тогтнох үе хаалгыг нээж боломжийг үлдээхэд чиглэсэн Америкийн нэгдсэн улсын боловсруулсан тогтоолын төслөөр санал хураахаар болоод байна. За тодорхойлох юм бол Америкийн нэгдсэн улсын дэмжлэгтэй газын зурвсан энхийн төлөвлөгөөний тухай тогтоолын
төсөл бөгөөд за уг төсөл нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зурчлаар байгуулагдсан Израиль болон Хамас бүлэглэлийн хооронд гал зогсоох хилэлцээрийн дараагаар одоо хэрэгжих ийм төсөл за Палестины шилжилтийн засаг захиргаа Сүрсэн нутагт төр зүрийн олон улсын аюулгүй байдлын хүчинг байгуулахыг зөвшөөрөх асуудлууд энэхүү төсөл багтаж байгаа юм а. За өмнөх төслүүдээс ялгаатай нь гэвэл энэ удаагийн тогтоолын төслийн хувилбарт ирээдүйд Палестин улс байгуулах боломжтой гэж гэсэн одоо ийм үг өгүүлбэр дурддагдж орсон бол Израилийн засгийн газар үүнийг нь эрс эсэргүүцэж байна. За Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ням гарагт хийсэн мэдээлэлдээ Палестин улс байгуулах аливаа орлогыг эсэргүүцэх амласан байна. Тэрээр ням гарагт зохион байгуулагдсан кабинетийн уулзалтын үеэр айлч нутаг дэвсгэрт Палестин улс байгуулахыг эсэргүүцэж байгаа бидний байр суурь өөрчлөгдөөгүй. Олон 10 жил байр суурийг хадгалсаар ирсэн энэхүү асуудлаар гадаад болон дотоод дарамт шахалт огтхонч байр суурийг өөрчлөхөд нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ. За мөн Израилийн Батлан хамгааллын сайд Израиль Кац гадаад даргын сайд Гидеон Сар, үндэсний аюулгүй байдлын сайд Бен Гвир зэрэг Израилийн засгийн газрын бусад сайд нар ч мөн ижил төрлийн мэдээллүүдийг хийсэн байна. Америк нэгдсэн улсын дэмжлэгтэй гал зогсоох тохиролцооны хүрээнд Хамас бүлэглэлийн барьцаанд байсан Израилийн 20 иргэнийг амьдаар болон 28 барьцааны үний зохицыг Израилийн талд хүлээлгэ өгөөд байгаа бол хариуд нь Палестины 2000 орчим хоригдлыг сулалж 330 зохицыг мөн нөгөө талд хүлээлгэн өгчээ. Дараагийн мэдээ хүргэе. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи ням гарагт хийсэн мэдээлэлдээ өнгөрсөн 100 Америк нэгдсэн улс болон Израилийн цохилтын улмаас холбогдох бүх дэд бүтэц халдлага дурдсан тул Иран улс уран баяжуулахгүй байгаа гэдгийг мэдгдсэн байна. За мөн тэрээр Иранд бүртгүүлээгүй нуусан цөмийн байгууламж байхгүй. Цөмийн бүх объектын талаар олон улсын атомын эрчим хүчний агентлаг мэдж байгаа гэдгийг онцлсан байна. Тэрээр Ираны цөмийн технологийн инх тайвны зорилгоор ашиглахын тулд баяжуулах эрхийг үгүйсгэх аргагүй ба Иран улс энэ эрхийг хадгалсаар байгаа бөгөөд Америк нэгдсэн улс зэрэг олон улсын нийгэмлэг тэдний эрхийг хүлээн зөвшөөрнө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэсэн хэдий ч Америк нэгдсэн улсын засаг захиргааны хандлага нь хоёр талын ашиг сонирхлыг хангаж тэгш шудрах хилэлцээ хийхэд бэлэн байгааг илтгэхгүй байна хэмээн цөмийн хилэлцээг дахин эхлүүлэх боломжийн талаар сөрөг байр суурь илэрхийлжээ. За мөн Ираны эсрэг нэгдсэн улсын байгууллагын 20 арга хэмжээг дахин сэргээх механизмыг идэвхжүүлэхийг санал болгосон Их Британи, Герман, Франц гэсэн 3 улстай цөмийн хөтөлбөрийн асуудлаар эхлүүлээд байсан хилэлцээг Ираны талд зогсоосон байна. Ираны гадаад хэргийн дэд сайд Саид Хатибазегийн хэлснээр нэгдсэн улсын байгууллагын 20 арга хэмжээг дахин сэргээх механизмтай холбоотой Европын орнуудын үйлдэл нь олон улсын хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа тул Европтой харилцаагаа хэвийн өргөжлүүлэгч цөмийн хөтөлбөрийн асуудлыг дахин хилэлцэхгүй гэжээ. Сүүлийн мэдээг хүргэе. Японы ерөнхий сайд Санае Такаичигийн 2-7 хоногийн өмнө хийсэн Тайваны талаарх мэдэгдэл нь бүгд найрамд хятад ард улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч заавалмаар хоёр орны хооронд сөргөлдөөн үүсэж байгаатай холбогдуулан бүгд найрамд хятад ард улсын зүгээс за өөрийн улс орны иргэдийг Япон улсад зорчихгүй байх за мөн болгоомжтой зорчихыг анхааруулж зөвлөд байна. Тодорхойлбол Японы ерөнхий сайдын энэ сарын 7-ны өдөр парламентын чуулганд хэлсэн үгэндээ Тайван руу хятад давталсан тохиолдолд цэргийн хүчээр хариу арга хэмжээ авахыг үгүйсэхгүй гэсэн нь Бээжингийн бухимдлыг төрүүлж Японы талыг байр суурь өөрчлөхийг шаардсан бөгөөд Хятадын засгийн газар иргэдтэй Япон руу зорчихгүй байхыг зөвлөд байна. Хурцмал байдал нь Японд байгаа Хятадын иргэдийн амь нас аюулгүй байдал бодит эрсдэл дагуулсан гэж үзээд Хятадын гадаад харилцааны яам болон Японд суугаа Хятадын элчин сайдын яам хамтран мэдээлэл гаргаж Хятадын иргэд ойрын хугацаанд Японд зорчихгүй байхыг анхааруулж мөн Японд байгаа Хятадын иргэдийг болгоомжтой байхыг зөвлөлөө. Хэрвээ ямар нэгэн онцгой байдал үүсвэл шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж элчин сайдын яамтай нэн даруй холбогдохыг мөн уриалжээ. Хятадын гадаад хэргийн яам өнгөрсөн баасан гарагт Бээжин дэх Японы элчин сайдыг дуудан хэлсэн үгээ буцаахыг Такаичи Санаягаас шаардсан гэж мэдэгдсэн бол Хятадын гадаад хэргийн яам өнгөрсөн баасан гарагт Бээжин дэх Японы элчин сайдыг дуудан уулзаж хэлсэн үгээ буцаахыг Такаичи Санаягаас шаардсан гэж мэдэгдсэн юм. За тэгвэл Япон улс энэхүү асуудлыг шийдвэрлэхээр өндөр албан тушаалын дипломатчийг бүгд найрамдах Хятад ард улс руу илгээхээр шийдвэрлсэн бөгөөд уулзалт мягмар гарагт болно гэж их сурвалжууд мэдээлж байна. За Япон улсын гадаад хэргийн яамны Аз 70 орнуудын газрын тэргүүн Масаки Канаи өнөөдөр бүгд найрамдах Хятад ард улстай альчилж за маргааш Хятадын талтай үүсэж байгаа нөхцөл байдлаар хэлэлцээ хийхээр болжээ. Та бүхэндээ гадаад мэдээ өргөлөө анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаарыг өргөндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.